За сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Дотор болсон байцыг сайхан төгс байна. За та бүхэндээ дотоод үнэ шилжилтийн талаар би зөвлөгөө өгөх гэж байна. За энэ дотоод үнэ шилжилт маань ямар татвар төлөгч гаргах вэ гэхлээр татварын ерхий хуулийн 38.8 зааснаар өмнөх татварын жилд 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон. Хоёрдугаарт нь группийн нэгтгэсэн санхүүгийн тайланд үйл ажиллагаанд тусгагдсан бөгөөд өмнөх татварын жилд нэгтгэсэн санхүүгийн тайлангаар тус групп нь 6 болон түүнээс дээш төгрөгийн борлуулалтын орлого олсон. Мөн гадаадын хөрөнгө оруулалтад аж ахуй нэгжмэн энэхүү тайланг гаргах үүрэгтэй юм аа. За тэгээ энэхүү дотоод үнэлгээний тайлан маань юугаараа онцлог давуу талтай вэ гэхлээр ерөнхий хуулийн 38-ын 5 зааснаар Монгол улсад байрладаг татвар төлөгч нь эсвэл төлөөний газар нь бизнесийн үйл ажиллагаа болон бизнес стратеги бодлогын талаарх мэдээллийг тайлганадаг. За мөн хоёрт нь хяналтад байгаа ажил гүйлгээ харьцуулагдах байдлын шинжилгээ хийж шаардлагадах мэдээлэл. Тэгээ харьцуулагдах боломжтой бие даасан ажил гүйлгээний мэдээлэл тэгээ ашигласан үн шинжилтийн аргачлал болон холбогдох бусад мэдээллүүдийг тайлгнагаараа бас давуу талтай. Мөн Монгол улсад байрладаг татвар төлөгчтэй холбогдох ажил гүйлгээний санхүүгийн мэдээлэл. Тэгээ дөрөвт нь болохоор энэ журамд заасан шаардлагадах бусад мэдээллүүдийг өгдгөөрөө ерөнхийдөө PDF болон Word хэлбэрээр өгдгөөрөө ерөнхийдөө давуу талтай тайлан юм аа. За үн шилжилт гэж орон дотоод үн шилжилт. Тэгээ тайлан. За дотоод үн шилжилтийн тайлангийн маань А хэсэг буюу Монгол улсад байнга байрладаг аж ахуй нэгж болон төлөөний газраар дамжуулан Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуй нэгжийн бүтэц зохион байгуулалт бизнес үйл ажиллагаах гол өрсөлдөгч стратегийн талаарх мэдээллийг агуулдаг. За А хэсэг маань дотроо 3 хэсгээс бүрдэж байгаа. Нэгд хэсэг маань удирдлагын бүтэц зохион байгуулалтын талаарх мэдээлэл. За энэхүү мэдээлэл маань нэгт нь компани дотоод бүтцийг нэгж газар хэлтсийн мөдөвч зураг үндсэн чиглэлөөрөг ажлын тоо болон бусад мэдээллүүдийг агуулна. За хоёрт нь компани удирдлага хяналтын чиглэлөөрөгийг үүсгэх гол албан шалтны мэдээллийг агуулна. За гуравт нь компани удирдлагууд ажлаа тайлганадаг группийн албан тушаалтнуудын мэдээллийг тайлгнагаараа нэгдүгээр хэсэг маань бүглэгдэв. За та бүхэн маань за нэгдүгээр хэсгийг бүглөөд дотоод үн шилжилтийн тайлан дээр хавцрах ёстой байгаа. Хавцрсан тохиолдолд тийм гэж бичиж хавцраана. За хоёрдугаар хэсэгт маань бизнесийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл. За үүнд маань компани үндсэн үйл ажиллагаа гол нэрийн бараа ажил үйлчилгээний талаар тань. Ерөнхийдөө танай компани голлох үйл ажиллагаа ямар бүтээгдэхүүн худалдаж нийлүүлдэг вэ? Зах зээлд нийлүүлдэг вэ гэсэн. За хоёрт нь болохоор компани үйл ажиллагаа явуулж байгаа салбарын ерөнхий чиг хандлага, эдийн засаг, хууль эрх зүйн зохицуулалтын гол хүчин зүйл, за бизнесийн эрсдэл, за тэгээ компани салбарт оруулж буй хувь оролцооны талаар та бүхэн тайлгнах хэрэгтэй байгаа. Асуулт мэдэн дээр дэлгэрэнгүй болгон бичих хэрэгтэй байгаа. За 23-т нь компани бизнесийн үйл ажиллагааны стратегийн талаар. За танай компани гол баримтлагдаг стратеги бичих хэрэгтэй байх нэ. За 24-т нь 2.5-т нь болохоор компани үйл ажиллагааны бүтцэд өөрчлөлт орсон хэсэг. 2.5-т нь болохоор дотоод гадаад харилцаа хамгаалалттай талтайгаа бит бус хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд оролцсон хэсгийг тайлгнах үүрэгтэй байгаа. Хэрвээ бүтцэд өөрчлөлт ороогүй болон бит бус хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд оролцоогүй бол үгүй гэж бүглэх ёстой байгаа. Хэрвээ оролцсон бол танай компани бүтцэд өөрчлөлт орсон бол тийм бит бус хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд оролцсон бол тийм гэж бүглэх ёстой байгаа. За тэгээ 3 дахь хэсэгт нь гол өрсөлдөгчдөө тайлгнах ёстой байгаа. За компани үйлдвэрлэсэн бараа гүйцэтгэх ажил үзүүлсэн үйлчлэгээтэй харьцуулсан байдлаар танай компанитай гол өрсөлддөг 5 компаниг дурдах ёстой байгаа. За тэр компаниудаа харилцан хамааралгүйгээр нь хангалан бичих ёстой байгаа. За 3.2-т нь урт хугацаанд хамтран ажиллаж байгаа гол худалдаа авагч, гол бэлтгэн нийлүүлэгчийг харилцан хамааралтай болон харилцан хамааралгүй байдлаар нь тодорхойлсон байх ёстой. За тэгээд тухайн харилцан хамааралтай болон харилцан хамааралгүй компаниудын
нэр, за тэгээд төрлийг бичих хэрэгтэй байгаа. Худалдан авагч болон гол бэлтгэний нийлүүлэгч юм бичиж бүлэх хэрэгтэй байгаа. За ийхүү манай А хэсэг маань бүлэгдэн дуслаа. За Б хэсэг буюу ач холбогдол бүхий хяналтанд байгаа ажил гүйцэтгэлийн үүрэг, шинжилгээ, харьцуулагдах байдлын нарийвдсан шинжилгээ, холбогдох харьцуулсан мэдээлэл, ашигласан үе шинжилтийн арга талаар мэдээлэл хүргье. За татвар төлөгч нь талент хугацаанд хийсэн ач холбогдол бүхий хяналтанд байгаа ажил гүйцэтгэлийг тогтмол мэдээллийн сан тусгасан ажил гүйцэтгэнийг англи тус бүрээр тайлбарна. За дараах шалгуур үзүүлэлтийн дагуу тооцож гаргасан хамгийн их үнийн дүнтэй тэнцвэр буюу түүнээс дээш үн бүхий ажил гүйцэтгэлийг ач холбогдолтой ажил гүйцэтгэж үзнэ. За үүнд болохоор өмнөх жилийн санхүүгийн тайлангийн нийт борлуулалтын орлогын 1%. За өмнөх жилийн санхүүгийн тайлангийн нийт зардлын 1%. За өмнөх жилийн санхүүгийн тайлангийн дотоод их үүсвэрээс бүрдүүлсэн хөрөнгийн нэмж төлөгдсөн капиталын 1%. За 50 сая төгрөгтэй буюу түүнээс дээш үнийн дүнтэй гэсэн ийм шалгуурууд багтана. За эдгээр шалгуурыг үрэл харгалзан бүх төрлийн санхүүгийн ажил гүйцэтгэе бид бус хөнгөтэй холбоотой ажил гүйцэтгэлийг мөн ач холбогдолтой гүйцэтгэх гэж авч үзнэ. Ач холбогдол бүхий ажил гүйцэтгэлийг тодорхойлохдоо талент хугацаанд нэг этгээдтэй хийсэн нэг төрлийн ажил гүйцэтгэлийг 2 болон түүнээс дээш удаа хийж гүйцэтгсэн тохиолдолд эдгээрийг нэгтгэж тооцох байна. Татвар төлөгч нь ач холбогдол бүхий ажил гүйцэтгэнд хамаарахгүй хяналтанд байгаа ажил гүйцэтгэний талаар энэ тайлангаар шаардсан болгон бусад нэмэлт мэдээллийг татврын албаны шаардсны дагуу гарган ирүүлдэг байгаа. За мөн татвар төлөгч нь харьцуулагдах бие даасан ажил гүйцэтгэлийг хайх, дүр шинжилгээ хийхэд тусгай мэдээллийн сан ашигласан бол холбогдох мэдээллийг болон мэдээллийн үүсвэрийг хадгалах ёстой. За татврын албанд татвар төлөгчийн хийсэн харьцуулагдах байдлын шинжилгээний холбогдох алхмуудыг давтан хийх зорилгоор аливаа зардлыг татвар төлөгч ирэхэд хариуцах ёстой байдаг. За хэрв шалгагдах тал буюу tested party-гаар Монгол улсад байрлалдаггүй этгээдийг сонгосон бол татврын албыг мэдээллээр бүрэн хангах үүднээс харьцуулагдах байдлын болон ажил үүргийн шинжилгээг хийхэд шаардлагатай бүх мэдээллийг тусгаж өгөх ёстой. Харьцуулагдах боломжтой ажил гүйцэтгэнд харьцуулалтын тохируулга хийсэн болон үндэслэлийг нь тайлбарлаж, уг тохируулга нь адил төрлийн бие даасан ажил гүйцэтгэнд хийгдсэн тохируулгатай ижил гэдгийг нотлох баримтыг авсрах ёстой. Үн шилжилтийн аргуудаас хамгийн тохиромжтойг нь сонгон тухай бүрд нь тодорхойлоорой.